сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Номонгойн. За тэгэхээр MDS Handlex хуулийн фирмээс таны хууль эрх зүйн мэдлэг зориулаад подкастыг эрхлэн гаргаж байгаа. Энэ дугаараараа бид дүүржүү партнертайгаа хамтран IPO гэсэн сэдвийн дагуу ярилцах болно. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. За та өөрийгөө танилцуулах уу? Миний нэр Дашинлтын Дүүржүү. MDS Handlex-ийн үүсгэн байгуулагч бөгөөд партнер. Тийм энэ фирм байгуулагдаад 8 жил болж байна. За тэгэхээр хоёулаа гол сэдв рүүгээ оръё. Тэгэхээр бид хоёрын өнөөдөр ярилцах байгаа сэдв яг ямар ач холбогдолтой болоод одоо зөвхөн компани аж ахуйн нэгжил хамааралтай юу эсвэл иргэн хувь хүнд бас хамааралтай юу? Аль алинд нь хамааралтай гэж хэлж болно. Бизнес эрхлэх хэлбэр бол хуваарийн аж ахуй эрхлэх тий. Тухайн гэр бүлэрээ ч юм уу дангаараа одоо аж ахуй эрхлээд өөрийнхөө хэрэгцээ хангаад түүнээсээ илүү гарсан зүйлсээ бусдад борлуулахаас эхэлж хамгийн энгийн ийм хэлбэрээр эхэлдэг бол хамгийн одоо бизнес эрхлэх дээд хэлбэр нь өөрөө хувьцаат компани буюу олон нийтийн компани болсноороо одоо бизнес эрхлэх хамгийн дээд хэлбэр шилжлээ гэж үздэг. Энэ утгаараа компаниудын хувьд бол хэрвээ IPO сонирхож хувьцаагаа олон нийтэд санал болгож олон нийтийн компани болж байгаа бол энэ бол маш олон хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчийн хөрөнгөн дээр тэр хэмжээгээр том бизнес эрхлэх боломж олгодог давуу талтай. За нөгөө талаар иргэдийн хувьд бол бусад одоо иргэдийн хувьд бол компаниуд IPO хийж хувьцаагаа хөрөнгийн бирж дээр чөлөөтэй арилжиж явах явцад тэр хувьцааг худалдаж авч ногдол ашиг хүртэх эсвэл хувьцааны үнийн өсөлтөөс ашиг олох гэх мэтийн аль аль талдаа давуу тал олгодог ач холбогдолтой байна. За тэгэхээр ер нь IPO гэсэн үг нь одоо яг юу гэсэн үгний товчлол юм болоо, ямар утгатай юм болоо, мөн энэхүү ойлголтын талаар одоо товчхон тайлбарлах юм бол IPO гэдэг нь англи үг байгаа. Initial Public Offering гэдэг. Ер нь дэлхийн нийтээр IPO-г ярьдаг болохоор монголоор ч гэсэн монголчууд ч гэсэн одоо IPO гэд яриад юу гэлж байгааг бол ойлгодог болсон бэ. За энэ нь бол хаалттай хувьцаат хязгаарлагдмал хариуцлагатай компани байсан бол хувьцаа нэмж гаргаад олон нийтэд санал болгох замаар нээлттэй компани буюу хувьцаат компани болох. За энэ хугацаанд бол тэр хөрөнгийн биржээр зарсан худалдсан хувьцааны төлбөр бол нөгөө хүн одоо хөрөнгө оруулагч худалдаж авахын хэрээр тухайн компанид орж иж түүгээрээ одоо илүү их төлөвлөсөн бизнесээ хэрэгжүүлэхтэй төслөө хэрэгжүүлэх юм боломж олгодог юм байгаа. Тэгэхээр тэр хувьцааг худалдаж авсан иргэд хөрөнгө оруулагчид бол энэ учрыг бол бас сайн ойлгох хэрэгтэй. Ямар хувьцаа авж гэн би энэ нь надад ямар ашигтай вэ? Би энэ компани хувьцааг авах уу? Бол хэдийг авах вэ? Хизээ авах вэ гэд гэх мэт асуудлаа шийдэх боломжтой. Тэгэхээр тухайн компани талаас авч үзэх юм бол IPO сонгох ач холбогдол нь юу вэ? Мөн сөрөг нөлөө, сөрөг тал гэсэн юм байд юм болов уу? Хувьцаа гаргаж IPO хийж хувьцаа гаргаж хөрөнгө оруулалт татах хэлбэр байна. Түүнээс өмнө бол ихэнхдээ бизнесүүд бол хэрэгцээтэй байгаа санхүүгийн их усүрэн банкнаас зээлэх аргаар явж яадаг. Тэгээд банкны зээлийн тэр хөрөнгө нь бол өөрийнх нь төлөвлөсөн одоо тэр төслийг хэрэгжүүлэлт хүрэлцээгүй болох үед бол IPO хийх сонголтыг хийх магадaltaй байдаг. За энэ нь бол одоо урт хугацаанд хэрэглэж болох ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг өөртөө татаж авч өөрхийн хөрөнгийг нэмэгдүүлж тэр хэмжээгээр бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэх төлөвлөсөн одоо өргөтгөл шинжилэлтэй технологийн шинжилх хэдгээр зүйлээ хийх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл урт хугацааны их үүсвэр татах боломжийг олгодог. За нөгөө талаар бас бонд гаргаж хөрөнгө оруулалт татаж болно. Гэхдээ бонд гаргаж байгаа тохиолдолд бол хугацаа дуусны дараа хүүтэй нэрлсэн үнэтэй буцааж өгөх үүрэг хүлээдэг. Хувьцаа гаргаж байгаа тохиолдолд бол одоо хийх төлөвлөсөн тэр бизнесийн үр дагавар ямар хугацаанд гарна гэж төлөвсөн байна. Тэр хугацааны туршид одоо үнэхээр амжилттай хэрэгжээд ашигтай байх юм бол ногдол ашиг авна гэж тооцож амладаг учраас урт хугацааны тийм харьцангуй бага зардалтай их усвэрийг татах боломжийг олгодгоороо даваа талтай байна. За нөгөө талаар хэрвээ хаалттай компани байсан бол тэр хаалттай компани хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани байсан бол тэр компани
хувьцаа нь бол хөрвөх чадвар муутай байдаг. Тухайн компани одоо хувьцаа эзэмших 5 хүн 2 хүн байдаг бол тэдгээр хүмүүсийн хүрээнд л одоо үнэлгээ нь бол тодорхойлогдож байдаг бол хэрвээ энэ компани IPO хийгээд олон нийтийн болох юм бол зах зээлийн үнэлгээ нэгдүгürt нэмэгдэн нэгэнт олон нийтээс хөрөнгө татж байгаа учраас хоёрдугаарт хөрвөх чадвар нь сайжирдаг. За нөгөө талаар бол хөрөнгийн бирж дээр хувьцаа нь чөлөөтэй арилжигдаж байдаг учраас компани нийлэх нэгдэх тэр процессыг явуулах одоо маш амархан болдог. Хэдийд ч одоо хувьцааг авах нь нээлттэй байдаг учраас нийлэх нэгдэх процессыг бол амархан болно. Нийлэн нэгдэн гэдэг маань өшөө. Өшөөл одоо хөрөнгөнч нэмэгдэн, бизнес нь ч өргөжнө гэсэн хэрэг шүү дээ. За нөгөө талаар ингээ олон нийтээр бирж дээр олон нийтэд хувьцааны чөлөөтэй хөрвж байгаа учраас тэр хувьцааны хөрвөх чадвар үнэхээр сайн болно. Тэ? Сайн болно. За нөгөө талаар компани имижийг бол нэмэгдүүлнэ. Өмнө нь бол одоо тухайн хязгаарлагдмал хариуцлагатай компаниг түүний харилцагчид тэ эсвэл одоо ажилтнууд л мэддэг эсвэл зарим одоо хэрэглэгч нар л мэддэг байсан бол олон нийтийн болсноор мэдээлэл бол илүү их олон нийтэд цацагдана. Тэр хэмжээгээр мэдээлэл авах за тэр компанийн нэр хүнд, лого, тэр компанийн бүтээгдэхүүнийг мэдэх гэдэг асуудал бол маш өргөн хүрээний одоо хүмүүсийг хамрах учраас компанийн имиж нь бол нэмэгдэнэ гэсэн юм давуу талуудыг нэрлэж байна. Харин бас тооцож үзүүл зохих сул талч гэх юм уу тооцож анхааруул зохих эсвэл одоо магадгүй зарим одоо бизнесмэнүүдийн хувьд бол бэрхшээлтэй байж болох тийм нөхцөл байдлууд бас байж болно. Түүнийг бас дурдах хэрэгтэй. Нэгдүгürt нь бэлтгэлээ маш сайн хангах ёстой. Бэлтгэл муутаагаар IPO хийх юм бол тэр төлөвлөсөн үр дагавартаа хүрэхгүй байх эрсдэл маш өндөр. Тэгэхээр бэлтгэх ажил маань өөрөө маш чамбай төлөвлөгөөний үндсэн дээр хийгдэх ёстой. За компани удирдлагууд бол энэ IPO-д анхаарлаа хандуулах ёстой. Өмнө нь хэрвээ тэр удирдлага одоо жишээлбэл 2 гол том шийдвэр гаргадаг хувьцаа эзэмшигч тэд нэр асуудлаа шийдэл ер нь хөнхөө ингээ явдаг байсан бол одоо өдөр тутмын тэр компани ашигтай байх, амжилттай байх асуудлыг шийдэхээс гадна урт хугацаанд олон нийтийн өмнө үүрэг хүлээж байгаа учраас урт хугацаанд барих стратеги тодорхойлох, тэр стратегийн дагуу өдөр тутамдаа өөрийнх нь амжилтыг ахиулах ч юм уу, хууль тогтоомжийн шаардлагыг хангах ч юм уу энд илүү их цаг зарцуулах хэрэгтэй болно. Тэдгээр одоо шийдвэр гаргадаг гол хүмүүсийн хувьд энийг бол бас маш сайн бодолцох ёстой. За нөгөө талаар хэрвээ хаалта компанид байхдаа компаниас та хэдэн төгрөгийн ногдлол шиг авч байгаа, хэдэн төгрөгийн цалин улс авч байгаа, урамшуул авч байгаа гэдэг нь одоо нэг хүн мэдээлэх албагүй хуулийн тэм шаардлага байхгүй байдаг бол олон нийтийн болсноор илүү их мэдээлэл ил тод болгох шаардлага тулгардаг. Ихэнх хаалта компаниудын удирдлагууд бол өөрийнхөө авж байгаа урамшуул, унж байгаа унаа, түүний марк зарг янз бүрийн юмыг хүнд ярих дургүй байдаг бол олон нийтийн болсноор бол ямар хэмжээний урамшуул авж जैन, ямар хэмжээний цалин авж जैन тэ энэ бүх мэдээллүүд маань бол нийтэд ил тод байх ёстой. Энэ бол хууль тогтоомжийн шаардлага. Тэгэхээр энэ бол нөгөө талаар зарим хүний хувьд бол сул тал гэж тооцогдож байж болох юм. Тэрнээс гадна олон нийтэд ингээ хувьцаагаа арилсны дараа тэр хөрөнгө оруулагч тэдний хувьцааг эзэмшиж байгаа хүмүүст бол айгүйх тийм хүлээлт үүснэ. Одоо нийтээс ийм хэмжээний хөрөнгө татсан юм чи одоо маш их амжилттай байх болно, ногдлоо шиг хуваарлах болно гэд тэр их хүлээлтийг хариулна гэдэг бол бас маш их хариуцлагатай ажил. Тэгэхээр энийг бол одоо IPO хийж байгаа компаниудын удирдлагууд одоо өмнөх хуучин том өмчлөгч нар бол анхаарах ёстой байдаг. За нөгөө талаар IPO хийсний дараа ихэнх тохиолдолд одоогийн хувьцаа эзэмшиж байгаа хүмүүс тодорхой хугацаанд хувьцаагаа худалдахгүй байх тийм үүргийг хүлээлгэх тийм одоо зохицуулагч байгууллагын шийдвэр гаргаж болдог. Тэгэхээр одоо IPO хийгээд хүмүүс одоо хувьцааны үн ахиж байгаа тэ өсөж байгаа үед нь би өөрөө хувьцаагаа зарьяа гэсэн тийм боломж бол нэг тодорхой хугацаанд хязгаарлагддаг. Энэ бол бас тэр одоогийн хувьцаа эзэмшигчдийн хувьд бол бас сул тал юм уу эсвэл одоо бодолцох ёстой асуудал шүү гэдгийг хэлэх хэрэгтэй. За нөгөө талаар одоо маш олон хөрөнгө оруулагч нартай болон тэднэртэйгээ харилцах асуудал бол тодорхой хэмжээний бодлого, тодорхой хэмжээний хүний нөөц, магадгүй одоо хөрөнгийн нөөцийг шаардсан ийм асуудал байдаг гэдгийг
одоо IPO сонирхож байгаа удирдлагууд бол бас зайлшгүй анхаарах ёстой. За нөгөө нэг зүйл нь хувьцаагийн одоо өрсөлдөгч те өөртөө яг ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа өрсөлдөгч компани хүмүүс худалдаж авах нь бол чөлөөтэй байдаг. Тэгээд зарим бизнес эрхлэгчид бол бас энд бас жоохон тийм болгоомжтой ханддаг. Одоо манай дотоодын бүх хамаг ямиг одоо мэдээд байвал бидний манай компани өрсөлдөх чадварт нөлөөлнө гэдэг ийм болгоомжлын үүднээс тэгэхээр энийг бас IPO хийж байгаа компани удирдлагууд бол бас зайлшгүй тооцох ёстой. За нэгэнт IPO хийсэн бол энэ одоо буцаач болохгүй нэг чиглэлтэй зам шиг ийм үйл явц шүү гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл нэгэнт олон нийтийн болоод хувьцаат компани болцсон бол буцаад одоо хязгаарлагдмал хариуцлагатай компани болёо гэдэг асуудал бол байж хэдийгээр болох боловч энэ нь бол маш их шаардлагыг хангах ёстой процесс явах ёстой ийм хууль зүйн шаардлага байдаг. Тийм учраас одоо нэг урсгалтай зам руу орлоо шүү дээ гэдгээ бол бодолцох ёстой гэдгийг хэлж байгаа. Түрүүн би хэлсэн бас одоо хөрөнгө оруулагчд бол ямагт хүлээлттэй байдаг, ашигтай ажиллана, мундаг байна гэх тэр хүлээлтийн одоо итгэлийг даана гэдэг нь бол маш чухал. За нөгөө талаар тэр санхүүгийн болон бусад бүх мэдээллийн нийтэд ил тод болгох хуулийн шаардлагууд байж байгаа. Тэр шаардлагуудыг хангана гэдэг бол бас анхааруул зохих асуудал юм аа. Тэгэхээр эдгээрийг бол одоо нэг талаар IPO-гийн сул тал гэж хэлж болно. Нөгөө талаар IPO хийхийг хүсэж байгаа компани удирдлагууд бол эдгээрийг заашгүй бодож үзэж тооцож шийдвэрээ гаргах ёстой. Тэрнээс бол одоо IPO хийхээр л их мөнгө ороод ирэн тэрүүгээр нь би төлөвлөсөн юм хийн гэдэг бол сайн хэрэг нэг талын хамгийн нэгдүгээр зорилго мөн боловч энэний цаана ямар их том хариуцлага үүрэг ирдэг вэ гэдгийг бол өөртчлэн захирлууд, удирдлагууд, том хувьцаа эзэмшигчд бол их сайн ойлгох хэрэгтэй юм. За тэгэхээр түрүүн яг хэлж байхад бэлтгэлээ маш сайн хангасан байх хэрэгтэй гэж хэлжсэн те. Тэгэхээр IPO хийх шийдвэр гаргахаас өмнө эхлээд юуг анхаарах хэрэгтэй бол ямар бэлтгэл хангацсан байх хэрэгтэй бол тэгэхээр мэдээж шууд шийдээл хийх зүйл биш байх те. Тийм IPO яг хизээ хийх вэ? Хэдийд одоо бэрээ цонх үе буюу манай хамгийн ашигтай үе вэ гэдгийг их сайн бодолцох хэрэгтэй. Зарим тохиолдолд зах зээл тухайн одоо салбарыг бүр тэр яриа дэлхийн нийтээр эсвэл одоо гадаадын хөрөнгө оруулагч сонирхдаг ийм үе байхад заримдаа түүнийг сонирхон болдог үе бизнес чинь дандаа циклээр явдаг учраас ийм тохиодог учраас хизээ хийх вэ гэдгийг аягүй сайн бодолцож тооцох хэрэгтэй. Цонх үе хизээ бий болохыг бид нар өөрчилж хэлэхэд төвхтэй байдаг бол харин бол бэлтгэлээ сайн базааж сайн жин там болгох ийм боломж бол одоо IPO хийж байгаа компани хүмүүсийн гартна тэдэнд байдаг. Тэгэхээр энэ боломжоо бодох хэрэгтэй. За хамгийн гол нь одоо ХХК байх үедээ team group, ийм group гэл group үүсгээл маш олон ХХК-нууд байгуулсан байдаг. Хоорондоо холбоотой хөрөнгө хоорондоо холбоотой үйл ажиллагааны холбоотой тийм группийн зохион байгуулалттай байдаг. Тэгэхээр группийн зохион байгуулалттай байгаа тохиолдолд чухам аль компани нийтийн болгох вэ? Тэ группийн бүтэц ямар байх вэ? Толгой компаниуд нь ямар байх вэ? Охин компаниуд нь ямар байх вэ гэдгийг маш сайн бодолцож тэр бэлтгэл сайн хангах хэрэгтэй. Тэгэхээр зүгээр зарим тохиолдолд ажиглагддаг олон групптэй компани IPO хийх гэхээр яг IPO хийж байгаа компани энэ компани дээр хиймээр байдаг. Гэтэл тэр компанийн хөрөнгөнд дутагдaltaй. Тэ? Эсвэл санхүүгийн үзүүлэлтэн төдийлөн сайн бичиж байдаг ч юм уу. Эсвэл илүү хөрөнгөтэй байж ижил тодорхой хувиа гаргана шүү дээ. 25 хүртэл 30 хүртэл хэмтэй хувиа гаргана. Тэгэхээр тэр компани ихлээр хөнгөтэй болгох үйл явц. Нэлээд одоо улсын бүртгэлээр орох, шийдвэр гаргах, хувьцаа эзэмштэй хурал хийх гэдэг процессыг явагддаг. Тэгэхээр тэрэн дээрээ бол одоо андеррайтерийн зөвлөгөө аавна, хуулийн зөвлөгөө аавна, яг зөв тэр одоо бас татвараа хэрхэн төлөх үү гэдгийг тооцсон, татварын зөвлөгөөийг авч ажиллана. Ингэж одоо бэлтгэлээ хангаж чухам одоо тэр группийн 10-аад компани байлаа гэдэг алин дээр нь гаргах уу? Гаргасны дараа одоо одоогийн хувьцаа эзэмшигч үү тэр үүсгэн байгуулагч нар өөрснийхээ одоо саналын эрхийг хэрхэн хадгалах уу те энэ дэргээ бодох ёстой байдаг. Нөгөө талаар одоо жишээ нь хөрөнгийн нэмэгдүүлэх шаардлагатай бол бусад компаниудаас хөрөнгийг шилжүүлэх тэр хоорондын гэрэлцлүүдийг хууль намын дагуу шийдвэрийн одоо бас хууль тогтоомжийн дагуу гарсан байх гэх мэт ийм шийдвэрийг гаргадаг. Зүгээр ганцхан гишүүнтэй
Тэгээ ганцхан компани байгаа тохиолдолд ийм асуудал яригдахгүй бол манайд чинь ихэвчлэн томоохон групп компаниуд бас IPO сонирхоод эхэлсэн байгаа. Тэгэхээр ийм асуудал байгаа. За нөгөө талаар одоо санхүүгийн мэдээллийн жинтэн болгоно, аудитор оруулна тий. Компани засаглалаа маш сайн болгож бэлдэх ёстой. ХХК байх үедээ нэг юм уу хоёр хүн л гэр бүлийн эхнэр нөхөр хоёр ч юм уу шийдвэрээ яриад гаргаал ингээл явдаг байсан бол одоо бол олон нийтийн болохоос өмнө тэр засаглалаа сайжруулна гэдэг нь энэ шийдвэр гаргах эрх бүхий субъектүүдийг жишээлбэл тузыг бий болгох уу тий тузтай хараат бус гишүүн оруулах уу тэгвэл тэрний хэн байх вэ тий хараат бус гишүүнтэй явахаар одоо шинэ сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх боллоо гэхэд тэр яг сонирхол бүхий этгээд нь оролцохгүй болоод өөр хүн шийдвэр гаргаад ирнэ шүү дээ. Тэр эдийг тооцох ёстой. Бэлтгэх ёстой. Өөрөлдөл тэрнээс IPO хийхээс өмнө ядаж нэг 3 юм уу 5 хүний бүрэлдэхүүнтэй тузтай тэр тууз нь одоо хараат бус гишүүнтэй тодорхой шийдвэрүүдийг гаргаад ингээд тогтцсон ингээд явж явах юм бол тэр удирдлагын үдийн тогтвортой байдал бол засаглалт маш их нөлөөлнө. Нөгөө талаар энэ бол мэдээллийг ил тод болгох санхүүгийн тайлагналыг олон улсын стандартад нийцүүлэх, үнэн зөв хөтлөхтэй аудитор оруулах гэдэг маш олон асуудлыг хамарсан ийм ойлголтын компани засаглал гэдэг юм байна. За тэгээд одоо санхүүгийн үйл ажиллагааны үр дүндээ анализ хийх одоо бас эрх зүйн хувьд одоо хуулийн шаардлагууд хэрхэн манайх хангаж чадж байгаа вэ гэдэг дээр legal DD гэж хэлдэг ши due diligence буюу одоо хууль зүйн үүднээс магадлаад шалгаад энэ ажил ч юм бол маш сайн болж байна тогтсон байна энэ ажил дээр анхаараа чинээр ийм зүйл хийх ёстой энэ төрүүдийг бэлтгэл шатандаа бол одоо анхаарах ёстой. Анхаарч одоо бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй байдаг. Тэгэхээр бэлтгэл маш их шаарддаг юм байна тий. Тэгээд бас яг одоо жишээ нь яг аль бирж дээр гарах вэ? Монголч одоо хоёр биржтэй болчихлоо шүү дээ. Хувийн бирж нэг байна, улсын бирж нэг байна. Аль бирж дээр гарах вэ? Гадаад гарах гэж байгаа бол аль улсыг сонгох вэ? Тухайн улс дотор аль биржийг сонгох уу гэдэг бодох асуудлууд бас нэлээд байдаг. За тэгэхээр түрүүн компани талаас авч үзэн тэгэхээр одоо нөгөө талаасаа улс орны эдийн засагт IPO-гийн нөлөөлөл юу гэдэг юм бэ? Тийм. IPO хийж байгаа компаниуд төр засаглал маш сайтай байна гэж. Засаглал гэдэг бол засаглалын гэдэг хэд хэд элементийг хэлсэн тийм. Удирдлага одоо жишээ нь хувьцаа эзэмшлийн хурал төлөөлөл удирдах зөвлөл гүйцэтгэх захирлахад эдгээрийн хоорондын эрх үүргийн хуваарлалт харилцан бие биенийгээ хянах боломжтой гүйцэтгэх захиралтай байгуулж тэр гүйцэтгэх захирлыг үнэхээр сайн хувийн бол урт хугацаанд тогтвортой ажиллуулах ямар одоо урамшууллын бодлого байх вэ гэдэг энэ нөгөө талаар нэгтлэн бодох бүртгэл нь тухайн компани одоо гүйлгээ болон ажилуулчийн бүрэн бүтэн тусгадаг, үнэн зөв тусгадаг. Тэгээд тэр олон улсын стандартын дуу гаргасан те ямар нэгэн одоо хязгаарлалт хийх буруутай алдаатай зүйл байхгүй байх гэмтээ ийм асуудлыг бол анхаардаг байгаа. За нөгөө талаар IPO хийсний дараа мэдээлэл тод болгоно гэсэн шүү дээ. Санхүүгийн мэдээлэл. За тэгээд сөрөг мэдээлэлүүд байж бол тухайн компанитай холбоотой авилгын асуудал үүссэн ч юм уу те. Энэ мэдээлэлүүд бол олон нийтэд байнга мэдээлэгдэж байдаг. Тэгэхээр миний хувьд ч гэсэн ихэнх одоо судлаачтай юу ч хэлдэг вэхээр IPO хийнэ гэдэг нь нөгөө талаараа нийгмийг цэвэр байлгах аюул чухал арга хэмжээ юм аа. Нэгэнт мэдээллүүд санхүүгийн мэдээлэл ил тод болдог учраас тэнд тодорхой хэсэг мөнгийг аваачаад авилгалд өгөх ч юм уу. Тийм боломж байхгүй болчихдог. Тэр эн чинь нийгмийг цэвэршүүлэх маш чухал хэрэглүүр. Бид нар авилгатай тэмцэх гингүүт зөвхөн тэр авилгатай тэмцэх газрын мөрдөж байгаа хэрэгүүд яаж хийдэг чинь гэдгийг ажиглаад тэрийг л яриад байдаг болохоос биш. Жигэндээ бол мэдээллийг ил тод төрийнч бай. Энэ олон нийтийн болсон компани хувьцаат компани мэдээллийг ил тод болгоно гэдэг нь өөрөө авилгаас урьдчилан сэргийлж байгаа маш том чухал арга хэмжээ. Гэх мэт нийгмийн ач холбогдолтой. Нөгөө талаар эдийн засгийн хувьд ач холбогдолтой би түрүү хэлсэн. Маш олон ширхэг хувьцаа гаргаад маш олон хүмүүс хөрөнгө оруулаад тал талаас нь оруулаад ирэхээр их хэмжээний мөнгөнд дүн цугларна шүү дээ. Их хэмжээний мөнгөөр том хэмжээний бизнес хийж болно, тэ. Тэгэхээр энэ бол өөрөө эдийн засагт маш ач холбогдолтой. Манайд бол одоо хувийн хвшил гэдэг чинь бий болоод хөгжөөд 30-аад жил болж байна шүү дээ. Энэ хооронд юу ажиглагдж байгааг нэг бол зөвхөн л өөрөө нэг гэр бүлийн компани бол тэрийг амжилттай явуулах юм юмд л одоо бид нар суралцаал яваад байна. Гэтэл эн чинь бол
хүн өөрөө мөнх биш болохоор нэг сайхан бизнес босгоцсон байж идэг гинтгийн янз бүрийн асуудал болоод хүүхдэн тэрийг үргэлжлүүлээд аваад чадвартай юу чадваргүй юу хүүхдээ хүүхдгүй гэл асуудлууд гардаг учраас гэр бүлийн компанид ч гэсэн энэ компани засаглал гэдэг ойлголт маш чухал. Хэрвээ засаглал сайн байх юм бол тэр ер нь бол хүний насаар хэмжигдэхгүйгээр тэр бизнес хөгжөөд явдаг гэдгийг одоо олон жилийн түүхтэй олон компаниуд байгууллагууд те хуулийн фирмүүд хүртэл нотолдог шүү дээ. Тэгэхээр энэ бол нөгөө тим хэмжээний их хэмжээний мөнгөийг цуглуулад өргөн цар хүрээний бизнес хийгээд амжилттай явж байгаа бол энэ өөрөө улс орны эдийн засагт маш ач холбогдолтой. Тэнд хүмүүс ажиллаад ажлын байртай болон цалин аваад ядуурлаас хамгаална те энэ өөрөө их тийм эдийн засгийн нийгмийг цэвэршүүлэх маш ач холбогдолтой тийм процесс. Нэг талаар хүмүүс энэ зүгээр л мөнгө татаад бизнес хийх гэж байна гэж бодож байгаа л нөгөө талаас үүний ач холбогдол нь тэр олон хүн ажилтаа болгох дуурлыг бууруулах те мэдээллийг ил тод болгож авилгад өгөх мөнгө нь ил тод болох нь шүү дээ. Тэр өгч чадахгүй шүү дээ те. Нэгэн л мэдээлэх ёстой юм чинь тэр мөнгийг хайцсан байгаул ямар авилгад өгсөн гэж тайлгналтай нь шүү. Үнэн зөв тайлгнах учраас үнэн зөв тайлгна. Тэгэхээр энэ бол маш ач холбогдолтой юм. Тэгэхээр IPO хийгээд эхэлснийхаа дараа за ер нь болио IPO хийхэ боллоо гэсэн асуудал байд юм болов уу? Хийж явах процесс дотроо гэж асууж байна тийм. Шийдвэр гараа явж ясан болио гэж юу? Тий шийдвэр гаргахтаа маш сайн бодолцох хэрэгтэй. IPO хийгээд бэлтгэл хангаад өчнөө ажил өрнүүлж яснаа за энийг хойшлуулъя болио гэж хэлж болно. Тийм тэр бол одоо нөгөө IPO хийх нь таны тэр компани үүрэг биш байхгүй юу? Өөрөө энэ бүх давуу тал, сул тал бүх зүйлийг судалсны үндсэн дээр өөрийнх нь компани бодит нөхцөл байдал дээр манай удирдлага ямар вүлээ, хүмүүсийн чадвах ямар вүлээ, үнэхээр одоо бид нар их мөнгө аваад дараагийн том төсөл рүү орохоор том үйлдвэр барихаар бид нар тэрийг хийж чадах маш сайн судалгааны үндсэн дээр за энэ их ирээдүйтэйгээ тэр одоо бизнес төлөвлөгөөгөө гаргаад ингэ явж байгаа шүү дээ. Тэгээд энэ процесс хэрвээ амжилттай болох магадлал бага байна гэвэл тэр IPO хийнэ гэдэг чинь өөрөө хөрөнгөний биржид хандаад хөрөнгөний биржийн шаардлагыг хангаад санхүүгийн зохицуулахаар бас шийдвэр гаргуулад тэнд одоо үн цаасаа бүртгүүлээд явах процесс шүү дээ. Тэрнээс өмнө за энийг хойшлуулъя. Ер нь цаг нь биш байна. Эсвэл ерөөсө боллоо гэсэн шийдвэр гаргаж болно. Харин нэгэнт IPO хийгээд олон нийтийн болон хувьцаагаа зараад бусдын мөнгийг татаад үйл ажиллагаа явуулж байгаа. Хийхэ болчихсон бол эргээд хаалттай компани болъё гэдэг нь өөрөө бас их процессор явах хуулийн шаардлагыг хангах томоохон ажил. Тэм учраас би дээр энэ нэг урсгалтай зам шүү гэж хэлж байгаа. Тэгэхээр нөгөө нэг хороонд хандах бирж хандхаас өмнө бэлтгэл хангаж явах явцдаа за ер нь бол арай л манайх бэлэн биш байна гэвэл тэр үедээ шийдвэрээ гаргаж зогсоогоод эсвэл одоо 3 жилийн дараа 4 жилийн дараа гэж төлөвлөөд харин бэлтгэлээ тэр болтол өстой үнэхэрийн сайн хангаад ингээ явуулах болно. За тэгэхээр IPO хийгээ явж байхад зөвхөн одоо компани оролцдог юм болов уу эсвэл өөр ямар нэгэн оролцогчд байд юм болов уу? Энэ процесс ер нь хэрхэн явагддаг юм бол? Түрүүнээс хойш би хэлж амсангүй IPO хийн гэдэг нь өөрөө одоо манай дотоодын хууль тогтоомжийг авч үзэх юм бол үн цаасын зах зээлийн тухай хууль, компани тухай хууль хамгийн гол хуулиуд нь байгаа. За түүнээс гадна санхүүгийн зохицуулахаараа үн цаасыг бүртгэх журам гэж гаргасан байдаг. Томоохон журам байгаа. Мөн биржүүд өөрснөө үн цаасны бүртгэлийн журам гэдгийг баталдаг байгаа. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооны журмаар бол энэ IPO хийхэд оролцдог мэргэжлийн байгууллагууд талуудад тус бүрийнх нь одоо чиг үүргийг бол тодорхойлсон байгаа. Компани дангаараа өөрснөө явал IPO хийх тохиолдол бараг байхгүй. Яг үхээр энэ дээр яг үн цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчид бол орж ирдэг байна. За хамгийн нэгдүгüүрт нь бол underwriter-аа сонгох ёстой. Underwriter гэдэг нь үн цаасны зах зээл дээр тухайн гаргаж байгаа үн цаасыг амжилттай борлуулах буюу хөрөнгө оруулагчдыг олж борлуулахад туслах гол чиг үүрэгтэйгээр оролцдог байгаа. За түүнээс гадна үн цаасны танилцуулга гэдэг одоо хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод болгох тэр том бичиг баримтыг боловсруулах ийм үүрэгтэйгээр underwriter-ууд орж ирдэг байна. За нөгөө талаар аудитинг компаниуд сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны санхүүгийн үйл ажиллагааны үзүүлэлттэй нэгтлэн бодох бүртгэл тайлагнал энэ дээр олон улсын стандартын дагуу одоо санхүүгийн тайлангаа гаргадаггүй бүртгэлээ хөтэлдэггүй гэдэг дээр аудитинг компаниуд орж ирдэг үйл гаргадаг байна.
За нөгөө талаар их хөвчлэн тухайн компани хөрөнгийн үнэлгээ, бизнесийн үнэлгээг хийдэг. Тэгэхээр энэ дээр бол аудитын хувьд бол аудитын тухай хуулийнхаа дагуу дүгнэлтээ гаргаад явна гэсэн үг. Хөрөнгийн үнэлгээ хийхдээ бол хөрөнгийн үнэлгээний тухай хууль гэж байдаг манайд. Бас тусгай зөвшөөрөлтөй үнэлгээчид хөрөнгийн үнэлгээг мөн бизнесийн үнэлгээг хийдэг. За аудиторууд ч гэсэн хуулийнхаа дагуу тусгай зөвшөөрөл бүхий өөрийнх нь одоо мэргэжил ур чадвар дээр үндэслэн бизнес эрхэлж байгаа. За нөгөө талаар хуулийн фирмүүд бол оролцож хуулийн дүгнэлт гаргадаг. Тэгэхээр андуурайтрын болон үнцаас гаргагчийн боловсруулсан үнцаасны танилцуулгад тусгагдсан мэдээлэл нь үнэн зөв хуульд нийцсэн байна гэдэг дүгнэлтийг хуулийн фирмүүд хуульчид бол гаргах ёстой. Хуулийн фирмүүд гаргах ёстой. За тэр яг IPO хийхэд оролцдог андуурайтр маань санхүүгийн зохицуулалт хорооны тусгай зөвшөөрөлтэй ажилладаг бол сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй аудитинг компани, үнэлгээний компаниуд нь бас тусгайлсан санхүүгийн зохицуулалт хорооны зохион байгуулсан сургалтанд хамрагдаж санхүүгийн зохицуулалт хороонд бүртгэгддэг байгаа. За хуульчид маань угаасаа хуульчдын холбооноос болон одоо дэжүүхээс төлөөлөх хууль зөвлөлтөө үзүүлэх эрх авсан хуульчид байдаг. Тэгэхээр хуулийн фирмүүд дор хаяждаа 2-оос доошгүй тийм эрх бүхий хуульчтай байна гэх мэт иймэрхүү шаардлагуудыг хангаад мөн санхүүгийн зохицуулах хорон зөвхөн энэ чиглэлийн дүгнэлт гаргах хэрэгтэй тий үнцаас гаргагчид хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй гэдэг байдлаар бүртгэгддэг ийм мэргэжлийн оролцогчид орж идэг байгаа. За нөгөө талаас за хэрвээ андуурайтр бол бас ганцхан биш синдикат байгуулад хэд хэдэн андуурайтрын байгууллага тэр дотроо нэг нь ахлаад тэгээд тэр хөрөнгө оруулагчдад тухайн үнцаасыг санал болгох ажилд оролцох ийм процесс байдал бол нэлээд байдаг. Их хвчлэн ганцхан андуурайтр оролцохоос илүү нэг нь ахлаад хэд хэдэн андуурайтр хамтраад олон хөрөнгө оруулагчдад тухайн одоо үнцаас хувьцааг санал болгодог. Иймэрхүү мэргэжлийн олон тал оролцсон ийм нарийн процесс байгаа. За эдгээр нь бол энэ талаар бол үнцаасны хуулинд заасан одоо ямар байгууллагууд оролцох, ямар чиглэлтэй вэ гэдгийг бол үнцаасны хуулинд заагаад санхүүгийн зохицуулах хорооны журманд бол илүү тодорхой заасан. Яг ямар асуудлаар дүгнэлт гарах вэ гэдгийг илүү тодорхой зааж өгсөн байдаг. Ажиллагаа явуулдаг талуудын багийг үүсгэж тэр багийн хамтын ажиллагаа тухайн үнцаас гарагчдаар хамтарсан хамтын ажиллагааны үр дүнд хийгддэг процесс байгаа. За яг одоо олон нийтэд хороо болон бирж бүртгээд олон нийтэд санал болгож явах тэр процессд бол үнцаасны компаниуд бүгдээрээ л энд идэвхтэй оролцож байгаа. Бүх одоо харилцагч буюу хөрөнгө оруулагч иргэд аж ахуй нэгжүүд байна тодорхой үнцаасны компани дээр дансаа нэгээд тэдгээрээр үйлчлүүлдэг байгаа. Тэгэхээр тэрүүгээрээ дамжуулж үнцаасны компаниудаараа дамжуулж бүх мэдээлэлтэй танилцаад шийдвэрээ гаргаад хэрвээ авъяггүй л захиалгаа өгөөд явахаар яг нь энэ зах зээл тэр яриад хөдөлгөнө шүү дээ. Бүх үнцаасны компаниуд оролцоод явчихдаг. Ийм процесс байна. За тэгэхээр ерөнхийдөө миний бэлтгэсэн асуулт бол дууссан байгаа. Тэгэхээр энэ удаагийн дугаараараа бид хоёр бол маш ерөнхий мэдээллүүдийг IPO-гийн талаар ерөнхий мэдээллүүдийг бол та бүхэндээ танилцууллаа. Дараагийн дугаараараа болохоор IPO-гийн талаар илүү дэлгэрэнгүй наривчилсан мэдээллүүдийг оруулна. Тэгээд танд мэдлэгээ хуваалцаж оролцсонд маш их баярлалаа. Мөн энэ подкастыг хүлээн авч сонсон та бүхэндээ маш их баярлалаа. За хэрвээ та MD Sunflex сүүлийн фидмийн талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол 3300 48 болон MDC-ийн сайтаар холбогдорой. За дараагийн дугаар хүртэл түр баяртай.